тодорхой үйлчлэгэнүүд дээр тоон гэрээсг өөрсдөө бас хэрэглээд эхэлсэн байна. За гар утсан дээр одоо нэвтэрснээр гол онцлог нь юу юм бэ гэхээр бид нэр энэ гар утасны аппликейшн хэдэн ч төхөөрөмж дээр тухайн иргэн өөрөө авч болох. Нэг төхөөрөмж дээр нэг удаа авна гэсэн. Өөрөлд хоёр гар утастай хэд хэдэн төхөөрөмжүүдтэй иргэн хэдэн ч гар үсгийг нэгдүгээр авах болцоотой. Хоёрдугаар мэдээж бид нар гар утсан дээр авж байгаа учраас тодорхой нэмэлт төхөөрөмж шаардахгүйгээр шууд гар утаснасаа за тодруулбал Монгол одоо бусад ийм цахим вебсайтууд нэвтрээд одоо үйлчлэгийг авах болцоотой болж байгаа. За бидний хувьд бол тодорхой үе шат дараатаагаар энэ үйлчлэгийг энэ одоо бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа. За бусад байгууллагуудаа энэ бол мэдээж нэгт холбоотой. Өөрөлдвөл банкуд байд юм уу эсвэл нийгмийн даатгал за татвар улсын бүртгэл гэх мэтчлэн боловсролын байгууллагууд гэж энэ томоохон байгууллагууд бүгдээрээ одоо үе шаттайгаар энэ тоон гэрээсгийн хэрэглээрөө нэвтэрж орох юм шаардлагатай болж байгаа. За иргэдийн хувьд ямар давуу тал үүсэж ийнө вэхээр мэдээж тодорхой цаг хугацаа зардлыг хэмнээд за гар утаснасаа төрөл бүрийн үйлчлэгийг авах ийм нөхцөл бүрдэж байгаа. За яг өнөөдөр Монгол улсад хамгийн томоохон хэрэглэгдэж байгаа төрийн үйлчлэгийг авж байгаа сайт бол Монгол гэдэг сайт байна. За тэгвэл бид нар энэ Монгол сайт руу энэ гар утаснасаа шууд тоон гар үсгээр нэвтрээд орохын болцоогоор хангагдаж байгаа. За иргэдээс нэлээд олон асуултууд энэ хугацаанд бас ирж байгаа. Өөрөлдвөл энэ хурууныхээ үйлчлэгээ энэ хурууныхээ бүртгэлийн дугаар тоон гарын үсэг регистрийн дугаар гэсэн юм асуултууд ирдэг. За тэгэхээр бид нар энэ регистрийн дугаараас түлхүүгээр бүртгэлийн дугаарыг төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцохдоо за хувийн хвшигтэй мэдээлэл солилцохдоо энэ бүртгэлийн дугаарыг хэрэглэж байгаа. Тоон гарын үсэг гэдэг бол тодорхой алгоритм, тодорхой технологиор шийдвэрлэгдсэн тухайн иргэнийг таних ийм түлхүүр байгаа. Тэгвэл бидний түлхүүрийг өнөөдөр за энэ иргэний үнэлэхний чип болоод энэ гар утсан дээр сурлуулах энэ болцоог бид бүр хангасан байна.